За ер нь энэ парламентын нэр хүндийн сайнгүй байна л да. Тэгээ энэний цааталт бол арчил бидний 35 жилийн өмнө сонгосон энэ сонголт тэгээд ард түмэн өнөөдөр 30% нь ядуу байна. Хэдийгээр бид 35 жилийн өмнө энэ парламентын тогтолцоо энэ арчил энэ бүх юмыг сонгосон боловч яагаад гэвэл хулгай, авилга энэ бүх юм бол хэтэрхий их юм байна. Тэгэхээр дархлагдсан хулгайч гэж ойлголт байдаг бас. Энэ парламентэд дархлагдсан хулгайч нар орж ирээ суучих бол энэ парламентын нэр хүнд улам унана. Энэ арчилд итгэл бүр байхгүй болно. Ийм учраас хамгийн шилдэг, хамгийн хүндтэй, хамгийн нэр цэвэр ийм юмс нь одоо энэ парламентд сууж явах хэрэгтэй. Ард түмний төлөөлөл болж ард түмэн чинь сонгож байгаа шүү дээ. Тийм учраас бас чагсаалтаарч гişүүд орж ирж байна одоо. Намууч цэвэр байх хэрэгтэй. Ийм 126 хүн бол өнөөдөр тооргийн төлөөлөл, намаа төлөөлөл сууж байна. Бид нар бол шалгуулах хэрэгтэй. Яг ард түмэнтэйг адилхан. Бидний дарахын эрх бол иргэдийнхаа төлөө зүтгэх, үг хэлэх энэ бүх юмдаар хадгалагдах хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш гэмтэргээ нуундаллах ийм зүгээр юмтай байж болохгүй. Тэгэхээр Ганбаатар гişүү та өөрөө одоо сая өөрөө хэлчихтэй л дээ. Намайг шалгаж байгаа гэдэг. Ингээ та өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй болчихж байна. Тийм учраас бас энэ асуудлыг ингэж яриад энийгээ босгоод явуулгүй. Энэ асуудлаа та татаад авчихаа. Энэ парламентыг улам муухай харагдуулаад байна гэж хэлмээр байна. Одоо удахгүй бас ер нь 20 гишүүнийг шалгаа чөлөөлөөд ингэхэд бол хэрв намайг шалгая гэвэл би хамгийн түрүүнд очиж шалгуулна. Энэ бүрийн эрхээсээ татгалзаад ёс суртахуунтайгаа харуулна. Гишүүч гэсэн юм байгаасаа гэж хүсэж байна. Иймч байх ёстой. Ийм соёлыг энэ 126 гишүүнтэй энэ парламент үзүүлээсэй. Бий болгоосэй. Энийн эхлэлийг одоо гишүүд хийгээсэй гэж хүсэж байна. Үнэхээр одоо залуу сайхан гишүүд орж ирсэн гэдэг өндөр боловсралтай гэж өөрсдөө ярьдаг. Ингээ харъя л та. Ард түмэндээ харуулаасай. Би л харуулна гэж бодож байгаа. Үлгэр жишээ үзүүлнэ. Хэрвээ надтай холбоотой ямар нэгэн асуудал тэр хүнтэй ямар нэгэн холбоотой асуудал гарна гэдэг чинь тэр хүн өөрөө барьцаанд орж байгаа байхгүй юу? Давхар парламентыг барьцаанд оруулж байгаа. Муухай харагдуулж байгаа. Зүгээр л очоод тэр 3 шатны шүүхэн байна. Хууль хяналтын байгууллага нь байна. Хууль нь байна. Тэр бүх шүүлтүүрээр ороод гараад ирэхэд улмал аятайхан харагдана. Ард иргэд бүгд тэр замаар л явж байна. Тэндээ бид нар итгэдэг. Тогтолцоондоо итгэдэг бол эндээ итгэл хэрэгтэй. Харин үг хэлэх, хууль боловсруулах энэ бүх юм дээр бидний дарахын эрх байх ёстойгоос энэ одоо улсын их хурл бол энэ маягаараа үндсэндээ эрүүгийн хэрэг үүсгээд амьдралын аль ч үеийн үйлдэлтэй нь холбоол шалгаад байх энэ тэнэглэлийг зогсооё л гэж. Намайг шалгаад үндсэндээ дууссан. Дараагийн тэгээ хэлэх гэж байгаа зүйл гэвэл энэ үндсэн хуулийн заалтан дээр би та нарт уншаад өгье доо. Үндсэн хуулийн 29-3-т улсын их хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаас нятсан бол тэгэхээр тэр тангараг өргөөгүй байх үеийн асуудлуудаас бултаж зугтах тухай яриаггүй шүү. Дараад нь улсын их хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг гэж байгаа шүү. Холбогдуулаад, тамлаад, мөрдөөд тэр гаргасан шийдвэрт нь нөлөөлөд байж болохгүй л гэдэг. Мань метал дөртэй тэргүй холбогдуулаад, шалгуулаад, дүгнэлтээ гаргаад ингээд зовоож. Энэ хамаагүй. Дараагийн залуучуудыг холбогдонгуут л улсын их хурлаар хилцүүлдэг байгаа ч гэж. Тэгэхгүй өнөөдөр улсын их хурл бол хов хонзонгийн талбар боллоо. Зүгээр л баахан хов ярьдаг, доромжлол ярьдаг. Ямар ч үндэслэл байхгүй. Энийгээ болоод улсын их хурл чи ард түмний итгэл дээр зогсдог. Улсын их хурлын гишүүн хулгайч байхыг хамгаалаагүй. Харин баг би хамгийн зоригтойгоор энэ асуудлыг оруулж ирж байгаа. Энийг оруулж ирэхлээр л дарахын эрхийн ард хулгайч нуугдах байгаа. Үгүй ээ. Дархлагдсан хулгайч нарын эсрэг үг хэлж байгаа дараагийн залуу гишүүдийг яаж хамгаалах вэ тухай ярьж байгаа. Тэртээ тэргүй дархлагдсан хулгайч нар чинь тэр АТГ Боркор дээрээ зур хангалттай хүмүүсээ тавьсан. Тэр хүмүүсийн тухай ярихгүй. Тэр том дээрэмчтэй чинь талаар шин залуу гишүүд орж ирээд үгээ чөлөөтэй хэлэх боломжийг өнөөдөр үндсэн хууль заасан. 29-3-т харин энийг улсын их хурлын тухай хуулийн 45-2, 45-2-ийн 3-аар мөрдөө шалгаад янаглаад шийдвэрт нь нөлөөлөд явж болно гэдэг гажууд л үүссэн байна. Энийгээ засаад өгөөч. 4
мэдээллийн ард энэ суудлын ард нуугд гэж хэлээгүй шүү. Гэмт хэрэгт холбогдонгууд л шууд түтгэлзүүлдэг байя. Түтгэлцсэний дараа тэр ард түмний сонгосон эрхийг аваад хайцсны дараа тэр хонголд нь мөрд нь тэр хамаагүй. Тэрийг хамгийн түрүүнд хэлсэн. Тэгэхгүй ард түмнийг төлөөлөх эрхтэй байхад нь хонголдоод байна гэдэг бол улсын их хурл одоо миний мэдхийн над бичиг өгөхгүй байгаа 17 гишүүн хууль хяналтын байгууллагаар дарамтлуулж байгаа. Тэдний гаргаж байгаа шийдвэр бол аюултай. Энэ 17 20 болвол 30 болвол 50 болвол улсын их хурлын дархан эрхэнд халднаа. Нөө сонгосон ард иргэдийн төлөөллийн эрх алдагдана. Улсын их хурл ямар ч утгаан алдна. Энэ нөө эрх мэдэл хуваарлтын зарчим алдагдана. Гамбат гишүүн дээр ирээгүй байж болно ийм зовлон. Очоо шарвалзаад байвал яахчгүй л. Нохоо засуулсан хүндээ янаг гэж үгүй дээ. Яахчгүй таныг. Тэгэхдээ шударгаар үг хэлээ, шударгаар үнний төлөө өөрийгөө золиосож байгаа хүмүүс үг хэлсний төлөө өнөөдөр хэрэг үүсгэж байгаа шүү дээ. Шудраг үг хэлсний төлөө өнөөдөр АТГ-ээр прокуророор дамжилж байгаа. Энэ улсуудыг хамгаалах гэж парламентын анх энэ одоо үг хэлсний төлөө буруудгүй гэдэг энэ зарчим олон улсад байдаг. Тэгэхээр миний аханд үсэ надад бол хувь хүнд хамаагүй. Дараагийн парламентод энэ дархалагдсан одоо парламент өөрөө дархалагдсан хулгайчныг нам дарахын тулд шударгаар тэмцэж байгаа жирийн гишүүдийн ард түмнийхээ төлөө төлөөлөх эрхийг хангах ёстой гэдэг л ганцхан байр сууриа илэрхийлж байгаа шүү. За бид нар чи юу байхгүй юу да? Арчилсан улс ороо. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, шүүх засаглал гэж байгаа. Тэр шүүх засаглал гин бурууг тогтоош штэ. Бид нар одоо энэ ойлголт жоохон таарах шиг байна. Зарим нэг гişүүд. Тэр чин 3 шатны шүүх явж байгаа штэ. Гин буруугийн тэнд л тогтоош штэ. Тэнд бол ямар ч хонгол байх ёсгүй. Хонгол байвал бид нар тэрийг байхгүй болгох үүрэгтэй. Иргэдийг ч тэргээр явуулаад таарахгүй. Тэгэхээр ийм тогтолцоондоо итгэхгүй байгаа хүмүүс яаж энийг хурал суух юм бэ? Яаж хууль тогтоогоод байж байгаа юм бэ? Ийм ойлголттой байж болохгүй. Бид нар тэрнээс өөр их дарахтай ингэж байна гэсэн ойлголт байвал та бүхэн ойлголт өөр юм биш шүү. Ингэж За манай Дашдангийн Гамбат гишүүн бол бас тодорхой үг хэллээ. Өргөлвөл одоо хэрвээ шалгагдах юм бол ажлаа өгч байгаа шалгуулад явчихнаа. Ард түмнийхээ өмнө илж шудраг байна. Та бол энэ парламентын эр зэрэг шүү. Ер нь бол ардчил шудрагаас хувь хүний эрх хэрэгчлөө чөлөө зах зээлийн төлөө таны гаргадаг илэрхийлэл бол хамгийн одоо сайн байдаг шүү гэдгийг бас хэлмээр байна.